малчин хүнээ заяа юм. Алтан болгийн хөвөнд ажтай аяллаар өртөөлөн буусан ажийн 5 одод маань төдхөн зур дээд Монголын малчтайгаан зай завсаргуу тасалчин хурдан хөлөг уралдуулж хавж хинглэн хуваалцаж хоёр өндөрлөгийн малчин заяатан онцгой нэгэн уулзалтан оройн чимэг болгон дээжлүүлж байна. Дээд монголчуудын жараамаар холог үйдлийн марна уралдааны үзүүлэгт оролцсон ажийн одод маань одоо жамчлагч Мангцай Хуагвагийн танилцуулгаар дээд Монголын орон сууцын тухай онцгой нэгэн зан үйлийг ойлгож дээд Монголын дэлгэр соёлоос хүртэл хүртэж байгаа нь энэ юм. 그 우제가스는 몽골 그룹 부르 음식한 듯이 있다. 이런 거 야스와도. 봐봐. 근데 만약 대도 몽골로 게레 모두 잡을래는 바로 넘어르고 음악 한 돌지 말네. 이네 곧 살타니 와나 만나 올래는 음악 어울 몽골 ар 몽골이나 몽골타 올도 돌거나 гэсэн ийм боллогланы көслэр мэлжлийн үднээс бол ийгж барьдим. Нэгдэ. Хоёрт бол юу байна? Хоёрт боллогланы байна. Энэ Монгол гэрийг бол өмнө шан ийж баруун өмнө шарын бол одоо агарын тусалт сайн. Нарна гэрлийн тусалт бол сайн. Гэр дотор саруу. Үүнээс бол олонхийдөө манай энд салхи боллоо. Хойноос, баруун хойноос, зүүн хойноос ийгж бол салхилах нь их. Энэс боллогланы энэ салхинаас бол үйдэн боллогланы зайлуулж байна. Түүнээс манай Монгол гэрийн дотор бол чигтган боллогланы ийгж эргүүлж бол үнэн дам бол ийгж авч болно дугуулж. Энэ бол юу байна? Мөнчг энэ ёсондам бол ийгж хэлдэг юм аа. Өвөр Монголын амтс бол чигтган ийгж зүүн ширгүүлж авч болно. Манай дээд Монгол бол баруун эргүүлж авч болно. Тийм үү? Иймээс боллогланы одоо хожим золгоно гэсэн бол одоо болзооно көсөл байна. Энэнийг бол илтгэж яддаг нэ. Арсын орны ивэлтэй ажтай аяллаа алтанхан зугаацал гэж энэ байхаа. Дэлгэрхийн заяатай дээд Монгол нутгийн төгс үжисгүүлэн гэж энэ байхаа. Жохос арилгийг мөрдсөн эв найрамдуу үйлдвэрлэл гэж энэ байх. 100-100-ны өрнөл хөгжлийг хураалсан уламжийн найр гэж энэ байхаа. Алтан болгийн хөвөндөө дорны туяа солонгорож алтан болгийн намаржаанд бас нэгэн өглөө саатлаа. Нарнаа шижир туяанд нарийн зоотой элсэн хөтөл ширгалдаж намуухан тоналцсан нуурын усаж шижирдэжээ. Дэгжирхийн заяатай дэлхийн сэр нуруунд дээр дээдийн журам сагсан малчтын боловсон уулзалт нь шинэ нэгэн өдрийн шижир тэмдэглэн шаргуу хөдөлмөрийн улам өрөөрөө холбох боллоо.
Өчигдөр бид Алтан булгийн хөвөн дээр аж төрж амьдарж байгаа ажилч Малчин айлын шинэ гэрийн медальгын найрт тавтайхан саадаж ажийн 5 одоотойгоо хамтаар хав чинхлийн хуваалцсан нь сонирхолтой ажтай боллоо. Нэм бэлэгтэй нэг үйл ягаад ч юм бүү мэд оройн би харин яг энэ Алтан булгийн хөвөн дээр хураг хариулж байна гэж үдэлсэн. Энэ хөлжи бэлэгтэй жүүдийг өөртмөн нэгүүлсэн Монгол гэрийн тооноор нарны гэрэл солонгорон буух тэрэг агшинд ажийн 5 одоотойгоо бид нэр хамтаараа ажилч Малчин айлын адад амьдралд бэйтэн оролцох дүрсэт тэмдэгтэн их тус юм аа. Амгалан тайвуу өндөрлөгийн өглөө асар сайхан орчлоонд ирэхэд ажилч хөдөлмөрчин Малчин хүнээ урам зориг хөгжинэ. Өглөөгийн ямаас сайх ажилдаа хамжилч гэж Монгол телевизчүүд ба ажийн удад маань уралдан яарч эхэллээ. Энэ үлмийг шууд оролцуулахыг сурталж илсэн аялын явц болохоор ажил хөдөлмөрийн хамтралж байгаагаар дамжиж харилцан суралцж туршлах солилцох бол бас нэгэн аяллаа зорилго болох юм. Өндөрлөгийн уулзалт гэж ингэж л харилцан суралцж, харилцан үйлдэлчж, харилцан солилцохын дунд улам сайхан төгөлдөрж байгаа нь илхэн. Улаанаас аваад яа саадаг гэж бодож юу? Хэрвээ өстөөр тэр нэг ахаас асуугаад юм уу? Асуугаад хэрвээ асуусангаа надад ирээ саагвал би хаа хүлийн тос чихэд махад миний саа нэг бодчих. Энэ Чия. Энэ ямаанараас айдын хийж үгийг сайн сонсч байна. Энэ ямар амархан татвал бүр тайлд чигтэй. Хөөе. Хасан зинх. Сэтэр яаж уйхаар ингээд нэг тавиул бүрийн тавьчихдаг. Энэ гогцоо гаргана. Ана би нэг үгүй. Яаж уйдаг? Та нэг надад. Нэг ямаа насаа ирнэ. Чайн хоёр. Тэгээд.